Тосно. Тохо. За шинэ яваад ирээ. Улсын онцгой нэрмичэнд орондоо инхэмээр хэлж байна. За сая өнөөдөр 8 цагт засгийн газрын хуралдаан дээр нэгдүгээр асуудлаар байгалийн гавьт үзэгдлийн улмаас баруун бүсийн эрчим хүчний систем төрийн төвцөөд компани захиргааны дамжуулалт гаргасан гэмтгийг засварлах нөөцийг бүрдүүлэх шаардлагатай болон ард иргэдэд очсон охирлыг арилгах талаар асуудлыг засгийн газар дээр авч хэлэлцээд шийдвэрүүдийг гаргасан. За энэ сэргээн босгоход шаардлагатай 391 сая төгрөг болон одоо 168 айлын гэрэг дахин ашиглагдах боломжгүй болсон учраас гэрийг ард иргэдэд олгох тээвэрлэн хөрвөх зардлуудыг нийлээд ингээд 1 400 сая төгрөгийн зардлын тухай авч хэлцээд ингээд шийдвэр гаргаж байна. За одоо өс нөхцөл одоо яг ямар хөө шатнд байна гэхэд бол за 2 дахь тулгуур багнаа бол сая 10 цаг 50 минутанд буюу одоо 10 минутын өмнө 2 дахь тулгуур багнаа бол босгосон байна. За одоо ингээд нэг баг нь үлдчихэж байгаа. Энийг ингээд өнөөдөртөө багтаагаад маргааш гэдэг ийм хэвийн ажиллагаанд оруулах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Цаг агаарын нөхцөлийн хувьд бол тэнд бас зас боловсон бас жоо хөдөлгөн байгаа учраас ажлын хэд нэлээд хүндрэлтэй. Тэгээд тулгуур багнуудыг одоо ачиж тээвэрлэдэг машин одоо Монголд бас цөөхөн байдаг, энэ 3 байдаг. За ийм одоо алс холын зай тэргээд одоо нэлээд бодит хүндрэлүүд байгаа боловч одоо урд өмнө болсон агарын энэ тулгуур багнууд унах ийм гэмтлийг одоо сэргээн засварлах байсан цаг хугацаатай харьцуулах юм бол энэ удаа онцгой байдлын алга цагдаа тэгээд эрчим хүчний яам аймаг сумдын онцгой байдлын алгууд бол одоо маш яаралтай хугацаанд арга хэмжээ авч одоо зөв шийдвэрүүдийг гаргаж явсан засгийн газар дээр бас сайжирсан байгаа. За мөн энэ 10 жилийн давтамжтайгаар одоо ингээд энэ унах салхины холбоололт ингэж байнга яваад байна. Ийм учраас за захиргааны дамжуулах агарын чухам барих ажлын гэрээнд ашиглалтын баталгаат хугацааг уртасгах боломжийг судлах 30-аас 40 м/секундэд энэ өндөр хүчтэй тулгуур баг нь одоо унахгүй байх хэмжээний одоо шаардлагуудыг тавих ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг эрчим хүчний сайдд бас ийм даалгасан ийм шийдвэрүүд сая гарсан байгаамаа. За тэгээд асуултанд хариулъя. За өнөөдөр нөгөө цагаар ярих уу?
гэж сууч. Ингээд сууч. Аа. Зүрх сууч тийм. За цагуурын байгууллагаас гаргаж байгаа мэдээгээр энэ 12 дугаар сарын 1-ний өдрөөс тэгээд Баруун аймагуудын нутгаар за 2-ны өдөр ихэнх нутгаар цас орж салхины хурж 18-аас 24 м/сек хүртэл урд ширүүлнэ гэж байгаа. Тэгэхээр онцгой байдлын байгууллага, цагуурын байгууллагатай хамтраад нөгөөдөр буюу 11 дугаар сарын 30-ны өдөр хэвлэлийн баг хурал хийгээд энэ цагуурын наривчилсан мэдээг бас иргэд олон нийтэд хүргэнэ. За энэ одоо иргэд олон нийт хандсан мэдээллийг одоо манай энэ хэвлэл мэдээллийн байгууллага та бүхэн бас шуурхаа дамжуулж өгөхийг хүсэж байна. Асуулт өгөөд хариулт Одоогийн байдлаар ер нь бичний өдөр цагсаагүй байгаа гэсэн үг үү? Одоогийн байдлаар бол сумдууд маань тоггүй ба штэ. Гол дөрвөн аймагтаа бол дулааныг дөрвөн аймагтаа дулааны дэвтэх станцууд дээр нь онцгой үрийн одоо эмнэлэг яаргын газруудыг бол ийм 40 хүчээр хангаж байгаа. Тэгэхээр 46 сум тоггүй байгаа гэхдээ дамжуулж өгч байгаа. За одоо тэр сумд маань одоо яаргатай өгч шаардлагаа гарлаа гэвэл одоо дөрвөн сум задгаад ч юм уу ингэж явж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бол нэг тулгуур баг нь үлдсэн хоёрыгаа босгосон учраас ингээд маргааш хэд бол хэвэн ажиллагаанд орох юм бүрэн боломжтой гэж мэдээж байгаа. Хүний 160-ыг тохирсон гэж байна. Башны бие тийм. Хүмүүсийн бие хэвэн эмнэлэг төрүүлээд тэгээ эмнэлэнд одоо бол хүмүүсийн байдал харьцангуй хэвэн. Түрүүнд бас онцгой комиссийн уралдаа би хэлжсэн энэ удаа бол одоо хэвлэл мэдээллийн байгууллагын онцгой байдлын алба. Тэгээд цагуурын шинжилгээтэй одоо маш нэгт хамтарч ажилласны одоо үр дүнд мэдээлэл бол маш хурдан очсон. Тийм учраас үр дүн нь 10 жилийнхийг харьцуулах юм бол хүмүүсийн бэлтгэл сайн байсан учраас хүний аим эрсдэггүй. За ард иргэд маань малчид маань бас дулаан густай явж машин техникийн бүрэн бүтэн байдлыг одоо хадгалж явж байсны одоо хүчээр 9 хүн сураггүй болсон ч гэсэн өсвөлнгийн 9 мэнд маш яралтай богино хугацаанд ингэж 9 мэнд олсон байгаа нь бол бас их сайжралтай нэг удаа байна. Одоо нөхцөл байдлаар одоо 160 гаруй айл тэр одоо ер нь аймгийн онцгой комиссийг яралтай хуралдуулаад сумдын онцгой комиссийг хуралдуулаад ингээд нэг суманд 15 хүний бүрдүүлэх тийм ажлын комисс гаргасан. Тэгээд нөхцөл байдлыг газар дээр нь яг одоо бичлэн судлаад авахарах хэмжээг нь одоо шууд агуулж улсын онцгой комиссээс үүрэг өгсөний үндсэн дээр тэр айлуудыг боломжтой байгаануудыг нь ах トゥ угийн байрлуулах, боломжгүйнүүдийг нь сумын төвд авчрах, ах トゥ угийн нэгэнд нь болон одоо сургуулийн дотоодоор эмнэлэгт үзүүлэх ийм арга хэмжээнүүдийг бол цаг алдлгүй авч явсан. Ер нь яг одоо ингээд илүү гэргэж ярьдаг тийм үү? Одоо зарим бас газар нь эзэмгүй гэж гэргэж яриад ирсэн мөлий. Энэ бүх гэрүүлтэйг нийлээд бол ер нь 254 гэр норсон байгаа юм. Тэгээ бахад бас 200 гаруй хашаа. Гэхдээ одоо хохирлын үнэлгээг бол энэ онцгой байдлын албаныхан аймаг сумдын онцгой комиссийн яаргатай гаргаад ингээд 254-өөс 168-ыг нь одоо яарч явахгүй одоо өгөхгүй болохгүй юм байна да гэсэн ийм одоо дүгнэлт ирүүлсэн учраас засгийн газар авч хилцээд энийг шийдсэн. Одоо ингээд цагийн дараа ихэд гэрүүдийг ачаалж эхлэнтэй өнөөдөртөө багтааж эхний гэрүүд шууд хөдөлгөөнд ороод аймагуудынхаа чиглэлд явна. цахилгааны шунгуудын насжилт ер нь ямар байдаг юм бэ? Энэ ийм юм байлээ. Тэгэхээр би мэрэгжлийн өмшөлтэй. Одоо энэ ихэд бол 95 онд баригдсан байлээ. Гэхдээ одоогийн байдлаар одоо тэр төдий онцгой комиссийн хуралдаар ярьж ийлээ л дээ. Нөгөө хятад одоо муу төмрөөр хийж байна, муу барьж байна гэх тийм үү. Энэ нь бол хаана байна. Тэрийг нь тэр шалгадаг газрууд шалгах бах. Энэ саяын энэ тохиолдолд бол одоо бид өөрсдөө мэдэн шүү дээ. 30-аас 40 м/сек гэдэг бол одоо яалтч байхгүй ямар ч гацгүй юм байна л дээ. Тэрүүд байгалийн одоо маш сайн хийсэн байсан ч гэсэн одоо унах магадaltaй. Тийм учраас одоо засгийн газрын өөдөө тогтоолын 3 дээр нь тэр ашиглалтын хугацааг уулзах дээр наривчлан үүрэг өгсөн юм.
Тэгээд тэр нь бүр заалт нь 30-аас 40 м/секундэд энийг унахааргүй одоо ийм бүтээцтэй ингэж хийх арга замыг судлаа гэж. Харин сая одоо энэ Унсан 13 тулгуур багныг сэргээн босгоход шинээр барьж аваад хийхэд гачгаа зардал. Хоёрд нь тэр 168 айлын гэр тэгээд тээвэрдэн хүргэх зардал. Тий. Гэрийнхэн 391 сая гэсэн. Эрчим хүчний хөнгөлтэй энэ урьдчилсан байдлаар шүү. Бас. Одоо ер нь дундад тэр аль болох боломжж байгаа асуудал юу вэ? Гүн танаад санаж байгаа гэдэг ийм зүйлсээ тийм. Мэдээж тав цахилгаанд одоо ингээ 2 3 болж байгаа юм шиг. Тий, тог захиргаанаас гадна одоо тэр хүмүүсээ нөгөө амнаас эрүүл мэндийн байдал байгаа. Одооны байдлаар бол бүх тэр хүмүүсийг амьдрал орчинд нь байлгацсан байхгүй юу? Одоо эмнэлэг, дотор байр, ах トゥ хамаатан садан ингээд ийм одоо боломж дараах хэмжээгээ буюу төрийн үйлчлэгийг бол одооны байдлаар бүрэн үзүүлж байгаа юм. Гэхдээ энэ бол төр зур юм уу? Харин одоо ингээд маргааш нөгөөдөөс ингээд ачаа хөргөгдөөд очихоор тэд маань одоо ямар ч байлаа гэсэн эхлээд нэг ор хоронтойгоо болж явна. Тэгээ одоо 30-аас 40 м хэмжээний салхич нь нөгөө гэр орныхын дэд гочдыг одоо хааш наваадсан байх үү тийм ээ. Тэгээд маш их хүндрэлтэй юм бол мэдээж амаргүй шүү дээ хүнд тийм байгаад. Одоо энэ гамшиг төслийн дараа эдийн засгийн нөгөө хохирлыг гаргаж тооцсон хэдийгээр тооцсон байдлаар тооцсон байгаа юм шүү. Хондо өрсөлдөн байдлаар тооцоод эхний арга хэмжээг одоо ингэж улсын онцгой комисс засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа юм баггүй юу? Нэг тэр 400 төгрөгийг одоо 2 хоногийн дотор гаргана гэдэг чинь бол одоо амаргүй өнөө үед одоо эдийн засгийн хүндрэлтэй үед бол шуурхаад очих арга хэмжээ гэж ойлгож болно. Одоо 12 сарын 2-3 гээд бас цагаан хэмжээ хөндрөн гэж байна шүү дээ сая. Тэгэхээр ер нь урдчилсан байдлаар арга хэмжээг яаж авчруулж байгаа вэ? Одоо тэр бүдүүн орнуудын байдал хэцүүлж байгаа. Ялангуяа хүүтэр хайгуудын эвдэд ямар мэдээж юм бэ? Гэхдээ энэ бол ерөөсөө ойлгомжтой шүү дээ. Энэ бол та бидний ажил байгаа байхгүй юу? Байгаль орчны одоо яам цагуурын хэлхийний газар онцгой байдал улсын онцгой комисс тэгээд хэвлэл мэдээлэл бид нар л хүрэх хэрэгтэй. Харин энэ ажлаа бол ерөн сүүлийн 10-аад жил бол 7-8 жилээс өмнөхөөс бол эрс сайжирсан. Та нар маань ч одоо тэрийг их сайн явуулж байгаа. Бид ч одоо цаг болгон дээр нь явуулж байна. Өнөөдөр одоо бас ахаад нэг ийм юм явж илээ бас. Засгийн газрын ордон дээр зөвхөн тэр доогуур нөгөө титр байж тийм үү? Нөгөө урсдаг зар тэрийг явуулаад явах бол одоо бас яг хангалттай биш байна. Ийм учраас одоо бас өөр арга хэмжээ автор өнөө цаг уурын шилгээний хүрээлэн дээр аппликейшн шинээр гаргаж тэгээд ийм гадаадаас өдөр шууд мэдээлэл ингэж харьцуултайгаар авдаг болох ийм шинээр зохион бүтээхийн тулд бас мөнгө гаргасан. Мөнгө гаргахаар шийдвэрлсэн. Цаг тухай өрдөн арга хэмжээг авч ард иргэдэд сэрэмжүүлэг өгөх. Тулгуур баг нь тээвэрлдэг машин байдаг гэдэг шүү дээ. Тэрийг ер нь засгийн газрын хуралдаанаар цаашаа нэмэгдүүлэх шаардлагатай байна гэх юм ийм шийдвэр яригдсан. Яг өнөөдөр бас ярилцсан. Ерөөсөө яг 3 байдаг. Тэгээд тэр маань энэ одоо 1000 гаруй км 2000 км ингэж туулж очиж байхад бол хүндэртэй шүү дээ. Гэхдээ одоо цаашдаа бол энийг зайлшгүй одоо нэмэх нь чухал юм байна гэдэг дээр бол ярилцсан. Танай газрын зүгээс техник хэрэгсэл хүчин чадал юм. Яасан бэ? Танай газрын зүгээс техник хэрэгсэл хүчин чадал юм хоосон дутагдaltaй зүйл. Тэр асуудал байхгүй. Яг онцгой байдлын алба болон үндэсний аюулгүй байдлыг хангах тус. Хугацаанд ингэж янз нэг дотор одоо сэргийн бос үйл ажиллагаа эрчим хүчний яамныхан баан маш хариуцлагатай 178 одоо 20 гаруй техник хэрэгслээр ажиллаж байгаа шүү дээ. Энэ ажиллагаа бол амжилттай явуулж байгаа. Улсын хэмжээнд ашиглагдж байгаа цахилгааны өндөр хүчлийн шугамуд маань 30-аас 40 м/сек салхинд унтнууд ойлгомжтой гэж танилцлаа тийм. Энийг дахиад шинжлэх гэж нийтээр шинжлэх юм. Тийм шүү дээ. 30-аас 40 м/сек-ийн одоо энэ салхины хүчний давтамж нь ер нь 10 жил дотор ингэж 10 жилд нэг ингэж эргээд байна гэдэг нь бол одоо бүгд ойлгомжтой болж байна тийм үү.
Тийм учраас өнөөдөр засгийн газрын хурлаан дээр энийг бүр засгийн газрын тэмдэглэл тусгаад тэгээд энэ 30-аас 40 м/секундэд одоо хурдтай салхинд нэг давж гарахаар хэмжээний одоо бүтээц хийх. Тэгээд тэр одоо нөгөө байршуулах энэ төртэй бол тийм орон даяарх үгтэй. За мөн бас та бүхэн мэдж байгаа нөгөө эрчим хүчинд холбогдсон учраас өнөө сумдад нөгөө дийлд станд гэж байдаг тийм үү? Тэр дийлд станд аймагуудад бас дийлд станд байсан. Тэр одоо байхгүй болсон байна. Тэрийг эргэж бүх аймаг сумдад бүгдээрэнд нь эргэн тэр аварын нөөц бүрдүүлэх тийм дийлд дизель моторыг байршуулах үүргийг онцлог комиссоос өгсөн байна шүү дээ. Уучлаарай. Одоо тэр дөрвөн аймагт ерөнхийдөө гол газруудад бүгд цахилгаанаар хангагдсан гэж ойлгож болох уу? Болно. Яг одоо онцгой чиг үүргийн бүхий байгууллагууд тэгээд нөгөө дулаан эмнэлэг гэдэг ба шүү дээ. Тэд нар бол аймгийн төвөдөө хангагдчихаа. Дөрвний цахилгаанаас авцгаа шүү дээ. Тийм. Айл өрхөдүүд тоггүй байгаа. Тоггүй байгаа тийм. Одоо эндээс багнахчаад энэ чинь засвар хэд хоног гэж тооцоолж байна. Ер нь урд өмнөх хугацаанаас хийжсэн ажлуудаас тооцоход ер нь 21-30 ч тохиолдол байгаа шүү дээ. Энийг бол 3 хоногт одоо тэд нар маань очиод тэгээд одоо сая 10 минутын өмнө 2 дахь багнаа босгоно гэдэг чинь бол үнээр л одоо амжилттай сайн ажиллаж гэсэн үг дээ. Яг бидний хугацаанаас бол 2-3 хоногоос хамаагүй урд явж ийн гэсэн үг. Би хамгийн багтаал тэгээд заавал Тусан тодруулсан бол өөрөө хэлсэн зүйл бодоод байна.